Халах голын дайнд тагнуулын байгууллага. 20-р зууны 30-аад оноос эхлэн олон улсын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн бөгөөд үүний уг шалтгаан нь шинээр хүчрхэгчэн гарч ирсэн их гүрнүүд дэлхийг дахин хуваах, өөрсдийн ашиг сонирхлыг хангахын тулд бүс нутгуудад өөрсдийн эдийн засаг, улс төрийн дэглэмийг тогтоох үүднээс эвсэлд хуваагдах, зөрчилдөх болсонд оршиж байна. Аз төв шинээр хүчрхэгчэн гарч ирсэн Япон улс бүс нутагт өөрийн нөлөөний хүрээг тэлэх бодлогыг идэвхтэй явуулж эхэллээ. Үүний улмаас 1930-аад оны дунд үеэс зөвлөлтийн алс орнууд бүгд найрамдах Монгол ард улс болон Манжгоогийн хоорондох хөлийн асуудал хурцаар тавигдах болсны улмаас зөвлөлт холбоот улс болон Манжгоо хоёр үлэмж хэмжээний цэрэг техникийг тус бүс нутаг руу татах болжээ. 1932-оос 1937 онуудад Манжуурт байрлах Кавантууны армийн бие бүрэлдэхүүн 5 дахин нэмэгдэж зөвхөн 1938 онд цэргийн алба хаах хугацааг сунгаснаас үүдэж дээрх тоо 50%-аар өсжээ. Мөн цэргийн онгоцны тоо 3 дахин, их бууны тоо 4 дахин, танкны тоо 10 дахин нэмэгджээ. 1930-аад оны эхнээс гадаад Монголын геополитикийн байршлын ач холбогдол их гүрнүүдийн ашиг сонирхлыг ихээр татах болов. Тухайлбал Хятад дахь Японы цэргийн атташе Озака Хидезане 1932 оны 7 дугаар сард Таус сэтгүүлд нийтлүүлсэн гадаад Монголын хөгжил ба түүний стратегийн ач холбогдол нэртэй өгүүлэлдээ Дорнод Аз дахь одоогийн улс төрийн байдалд Монгол нь цэрэг дайны талаар чухал ач холбогдолтой байгаа юм. Япон умард Хятад руу хөдөлж, ялангуяа Цахар, Сюян мужуудад нөлөөгөө өргөдөх нь СССР-т үлэмж занал хийлэл болох ёстой. Цэргийн зөвлөх мэрэгжилтнүүдийн нэгдсэн саналаар бол гадаад Монголоор дамжин СССР руу орох нь Манжуураар дамжин зөвлөлтийн хил рүү шууд орсноос илүү их ашигтай болно гэжээ. Зөвлөлт болон Япон аль аль нь Хятадд зөнхлөх байдал олж авахыг хүсэж байсан тэр нөхцөлд Япон улс бүгд найрамдах Монгол ард улс руу ихээхэн анхаарал тавьж тэр хэсгээр довтлон орж улмаар зөвлөлт холбоот улс руу довтолгооноо үргэлжлүүлэх төлөвлөгөөг илүүдүүлжээ. Японы оператив төлөвлөгөөнд бүгд найрамдах Монгол ард улс бол зөвлөлтийн дорнодод хүрэх төлхөөр Транссибирийн төмөр замын хаалт хэмээн үзэж байсан учраас Монголын дорнод болон зүүн өмнөд хэсэгт хил залгах Цахар болон Сююаныг эзлэн авмагцаа. Тэнд төмөр зам барьж эхэлсэн бөгөөд тэдгээр төмөр зам хянганы нуруунаас буугаад баргын нутгаар урагш явах ёстой байв. Чингэд халах голын зүүн эргээс Тамсаг булгаар дайран өнгөрвөл зохимжтой байсан учраас төмөр зам тавих ил газрыг довтлох, улмаар түүнийг эзлэн авах зорилготой байсан байна. Тиймээс ч Монголтой хөлийн асуудлаар бодлон үүсгэж улмаар Монгол руу довтлон орж ирж халах голын дайн дэгдсэн билээ. Япончууд Манжуур өвөр Монголыг иргэшээлдээ бүрэн оруулан авахыг зорж байсан үед Монгол улсын хөлийн харуулыг өдөөн хатгахгүй Манжгоо бүгд найрамдах Монгол ард улсын хөлийн заагийг тодруулан тогтоохгүй байх, халахын сүмдөх тус улсын харуулыг төр хугацаанд хэвээр байлгах, тагнуулын ажлыг идэвхжүүлэх, Манжуур өвөр Монголын ард иргэдийн дунд ухуулга сурталчилгааг зохиож тэдний итгэлийг олох, Монгол улстай аль болох ойртох, үүний тулд өвөр Монголын соёлын төвшинг дээшлүүлэх замаар гадаад Монголыг өөртөө татах ажил зохион байгуулахыг хичээж байв. Харин 1934 оноос шалтак эрэл хийлэн довтлон орох цаг хугацаа хүчээ наривчлан тооцох болов. Япон Манжгоогийн тал 1935-аас 1937 онд бүрэн бус мэдээгээр 300 гаруй удаа хөлийн орчин болон Монгол улсын хилээс дотгош морь машин онгоцоор нэвтрэн ажиглалт хийж 1936 оны 1-ээс 3 дугаар сард Аляр хотоос 10 шахан мянган цэрэг 40 танк Манжуурын 7 дугаар хороог Монголын хил рүү хөдөлгөж Япон баргын 1400 цэрэг 20 хуягт машин 9 нисэх онгоц 12 их буу 40 автомашиныг асар сумын орчинд байрлуулж, Уур нуурын чиглэлд Японы 1/4 морин барига, 16 дугаар морьт хороо, 1-р явган дивизийн харьяа, 1-2 хороог тус бүр 40 танк хуягт машинтаагаар татан хуралдуулж 1935-аас 36 онд бүгд найрамдах Монгол ард улсын халахын сүм, булан дэрс, адаг дулаан зэрэг нутгийг цэргийн хүчээр гэнэт эзлэн авчээ.
Япон манжгоогийн тал хэлийн мөргөлдөөнийг хэлийн шугам тодорхой бус байгаагаас үүдэлтэй учир хэл тогтоох нь чухал хэмээн тайлбарлаж байна. Монголын талч уг саналыг нааштайгаар хүлээн авч 1935-аас 1937 онд Манжуур хотноо Монгол манжуурын хэлэлцээрийг 3 удаа хийсэн байна. Энэ нь бүгд найрамдах Монгол ард улсаас анх удаага 3 дахь оронтой хэл хязгаарын асуудлаар явуулсан хэлэлцээр бөгөөд хэлэлцээр хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь аль талаас нь олон хүнийг хамруулсан шинжтэй байжээ. 1935-аас 1937 онд болсон Манжуур Монголын хэлэлцээр ямар асуудал авч хэлэлцсэн, түүний үр дүн, уг хэлэлцээрт оролцож байсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн зэргийг нэлээд тодорхой бичиж танилцуулах нь Манжуурт болсон хэлэлцээрийн үеэр Монголын тагнуулын байгууллагаас зохиож байсан тагнуулын ажил байсан бөгөөд хэлэлцээрийн явц байдал болон тухайн цаг үеийн нөхцөл байдал хурцтаж байгаа. Түүнд дүгнэлт хийсэн. Япон улс манай хэлийн ойролцоо зэрэг зэвсгэнд төвлөрүүлж цэргийн сургууль хийж байгаа гэх мэтчлэн Монголын талын сонирхож байсан асуудлаар дотоодыг хамгаалах газрын ажилтнуудын ирүүлж байсан мэдээ зэрэгээс үзэхэд төр засгаас даалгасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж байсны илэрхийлэл байна. Иймхүү Монголын тагнуулын байгууллага анх удаа хэлийн чандад хэлэлцээр хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тагнуулын ажилтнуудыг явуулж зөвлөлтийн хүмүүстэй хамтран Япон манжгоогийн цэрэг дайны бэлтгэл тэдний зүгээс явуулж буй үйл ажиллагааг тандан мэдж чухал ач холбогдолтой мэдээг ирүүлж байна. Монгол манжуурын хэлэлцээрийг дүгнэн үзэхэд нэг талаас Монгол улсаас халахвч хийсэн зөвлөлт холбоотулс нөгөө талаас манжгоогоор халахвч хийсэн Япон улсын хэлэлцээр байсан бөгөөд цаад санаа нь Японы цэргийн эрхтнүүд Аз твийг эзлэн колончлох зөвлөлт холбоотулс манай улсын тусгаар тогтнолыг хамгаалах нэрийдлэр алс орнуудад цэргийн хүчээ төвлөрүүлэн байлдаанд бэлэн болгоход оршиж байжээ. 1936 оны 11-р сарын 25-нд Герман, Япон улсууд Коминтерны эсрэг гэрээ байгуулсантай уялдан зөвлөлт болон Японы харилцаа муудснаар Манжуурын хэлэлцээр төдийлөн үр дүнд хүрэлгүй дууссан. Бүгд найрамдах Монгол ард улс манжгоогийн хооронд хэлийн бодлын тасралтгүй үргэлжилсээр 1939 оны 5 дугаар сар гэхэд Японы цэргийн командлал халахын голын орчим нутагт ихээхэн хэмжээний цэргийн хүчийг төвлөрүүлжээ. 1939 оны 5 дугаар сарын 15-нд Дунд овооны баруун талд байрлаж байсан бүгд найрамдах Монгол ард улсын хэлийн 7 дугаар заставыг Японы нисэх онгоц бөмбөгдөж мөн сарын 28-ны үүрээр Японы 40 орчим онгоц манай цэргийн байршлыг бөмбөгдөн давшилтанд орсноор халах голын оройн дахь байлдагч талуудын цэргийн ажиллагаа эхэлжээ. (1939 оны 5 дугаар сараас 9 дугаар сарын 15-ны агаарын байлдааны хүртэл 4 сар үргэлжилсэн энэ дайнд нэг талаас зөвлөлт холбоотулс бүгд найрамдах Монгол ард улс, нөгөө талаас Япон, Манжгоо гэсэн 4 улсын 132 мянган цэрэг офицер, 1000 гаруй танк, уягт машин, 800-аад нисэх онгоц оролцжээ. Халах голын дайны үед Монголын тагнуулын байгууллагаас Япон хятадын зүгээс бүгд найрамдах Монгол ард улс зөвлөлт холбоот улсын эсрэг явуулж байгаа улс төрийн бодлого, тэдний харьмаас тус улсуудад довтлох гол туслах чиглэл, энэ чиглэл төвлөрүүлж байгаа цэрэг техникийн хүч нөөц бэлтгэлийг судлах, айсны тагнуулын зохион байгуулалт, Монгол зөвлөлтийн эсрэг явуулж байсан тагнуул, орлон сүйтгэх, ил зөрчих, дээрэм хийх, өдөөн хатгах ажиллагааг урьдчилан илрүүлэх, хэлжидтэй хамтран таслан зогсоо. Эх орноосон уруугчдыг баривчлах, байлдааны үед цэргийн командлалыг мэдээлэлээр хангах үүргийг амжилттай гүйцэтгэжээ. Байлдааны өдрүүдэд Японы зүгээс Монгол зөвлөлтийн армийн бие бүрэлдэхүүний дотор хагарал гарах, өөртөө уруулах зорилгоор улсын хэлийн шугам фронтын талбарт ухуулга уриалгын хуудас тарааж байна. 1939 оны 5 дугаар сарын 17-ноор өндөрлөн Тамсхийн 6 дугаар дивизийн клубын дарга Бямба, 24 дугаар отрядын заставын дарга Дэслэгч Дашням, Тамсаг отрядын хонгор хулстайн цэргийн тасгийн дарга Ванчиг нараас гэж гарч ирсэн уриалах хуудсанд бүгд найрамдах Монгол ард улс нь СССР-ийн жинхэнэ дарлагдалд орсноор өөрийн яс угсааг сөнөөж тусгаар тогтносон эрх чөлөөг алдахад хүрч байна. Та нар СССР-с ангижран
Халах Монголын олон түмэн ардын эрх чөлөө ашиг тусыг бодож маргааш хэмээх үггүйгээр одоо дарив хөдлөн гинтэн дэмдийн хувьсгалт санаа зорилгыг бэхжүүлэн улааныг сөнөө хөдөлгөөнийг гаргах хэрэгтэй. Богд Чингис хааны алдарт үрс сад Монгол угсаатны төрөл Япон улс нь Монгол ард улсын тусгаар тогтносон эрх чөлөөт байдлыг устгах хэмээсэн бус харин СССР улсын дарлагдлаас ангижруулан амаржуулах бөгөөд улаан намыг сөнөөх энэ цаг үеэст хүндэт удирдагч гинтэн дэмэд нарын зорилгыг дарив шууд явуулах үгүй ахуул тусгаар тогтносон байдлаа олж үл чадмаа гэжээ. Энэ ухалга ятгалагд автагдсан байлдаанаас айн эмээсэн зарим хүн Японы хүчийг магтах, ард талд ухран гарахыг оролдох, фронтоос буцахын тулд бие зориуд шархтуулах зэрэг үйлдэлүүдийг гаргаж байжээ. Иймд галын шугам дээр буюу нуувчаар явж улс төрийн ажлыг байлдааны байдалд тохируулан зохиох, цэргийн бие бүрэлдэхүүнтэй тулж ажиллах, байлдагчдын болон фронтын байдлын тухай таниулга хийх, сонин хэвлэлийг сайжруулах, цэргийн дотор тусгай ухуулга хуудас тараахыг фронтын тусгай группээс ангийн дарга улс төрийн ажилтнуудад даалгаж, бусдыг үлгэрлэн байлдах, цуурхагчд, айн сандрагчдын үйлдэлийг зогсоох, буу зэвсгэн хаях явдалтай тэмцэх, байлдааны үед харилцан туслалцах, богино хугацаанд дайсныг сөнөөхийг уриалсан ухуулга хийх, цуурхал тараасан, урвсан хүмүүсийг олонний өмнө шийтгүүлж, тэдний гэмт үйлдэлийн талаар таниулгын ажлыг зохиож байжээ. Энэ нь байлдааны фронтоос ухрах, буу зэвсгээ хаян оргох, урвах явдлыг зогсоох, байлдагчдын улс төрийн идэвхийг дээшлүүлж, эх оронч үзлийг баттгахад чухал алхам болж байна. Халах голын байлдааны өдрүүдэд тагнуулын байгууллагын ажилтнууд анги дивизийн хамт тулалдаанд оролцох үедээ ч дайсны зэрэг зэвсгийг гардан устгах, бичиг баримтыг олдож ирэх үүргийг биечлэн гүйцэтгэж байна. Элийн чанд дахь үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд 1939 оны 7-8 дугаар сард Бандит гэгэн Долон нуурын чиглэлд 4, дунд гүнд 2, зүүн сүндийн хошууны дарихийн сүмд 2, бат хаалганд 2, мянган засаг зүүн гүн 4 бангийн хошуу зэрэгт 8, зүүн сүнэд 10 үзэнчин хошуунд 4 тагнуулчийг тус явуулсан байна. Түүнчлэн хэлийн чанд тусгаар хэмжээг зохиож байна. Жишээлбэл 1939 оны 100 тагнуулын хэлтсээс эрхлэн манжуурын төмөр замыг дэлбэлэх үүргийг Бэчэлха, Эл Эрэнцэн, Дэ Санжаа Жамц, Яа Наваа нарын туслалцаатайгаар гүйцэтгэжээ. Зөвлөлт холбоот улс Япон болон бусад их гүрнүүдийн цэрэг стратегийн бодлогын зөрчил сөргөлдснөөс үүдэн бүгд найрамдах Монгол ард улсын халахын гол орчинд болсон хэрэг явдлыг бүгд найрамдах Монгол ард улс Манжгаа улсын хоорондын хил тодорхой бус байснаас болсон орон нутгийн чанартай мөргөлдөө. Хэлийн бодлон хэмээн гадаадын зарим бүтээлүүдэд тэмдэглэдэг бол бүгд найрамдах Монгол ард улсын хувьд гаднаас цэргэлэн халдсан дайсны өнгөлзлөгийг улсынхаа хил дээр тогтоон барьж, улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө хийсэн дайн байсан юм. Халахын голын дайныг дэлхийн их дайн тулаантай харьцуулахад бага боловч ага дэвсгэр нутаг дээр хоёр талаас 130 гаруй мянган хүн, 1000 гаруй танк, уягт машин 800 гаруй оролцсон. Өөрөөр хэлбэл орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашиглаж цэрэг дайны бодлого, урлагт зохих хувь нэмэр оруулсныг цэргийн мэрэгчлэтнүүд нийтээр хүлээн зөвшөөрдөг. Үүнээс гадна энэ дайнд Монгол зөвлөлтийн 25-аас 26 мянган хүн амь эрсдсэн бол Япон Манжгоогийн 48 мянга гаруй хүн амь өргөцсөн хэмээн тооцдог. Халахын голын дайны дараа зөвлөлт холбоот улс Японы хооронд байгуулагдсан төвийн сахи тухай гэрээнд хавсрахсан тунхаглалаар Японы засгийн газар бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн бөгөөд алдачгүй байдлыг хүндэтгэх үүрэг хүлээсэн нь манай улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн чухал баримт бичиг болсон юм. Халахын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамаарсан нийт 101 томоохон тулаан болж нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 амь өргөцсөн тооцоо судалгаа байдаг. Энэ дайнд Монгол ардын хувьсгалт цэргийн
3 морьт дивиз, бусад анги салбарын 8500 орчим цэрэг дайчид оролцож, зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан улс орныхон хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, тусгаар тогтнолоо баттгаж чадсан билээ. Бид нар таны найзууд уу? Артун нэгэн тэмгэлцэн антансан хүрэлцэрвч хайл. Сайны салбарт тулалдахад дарахан ялалтан байгуулахад үнэнч нөхөд минь үргэлжсэн усны бууралч нэмэгдсэн. Гэвч бид ухраагүй гэрэлгэрийн тэмүүлсэн анд нөхдийн хамтар зовлон жаргалан дуасан. Тахан дүүгийн ёсоор аштын жаргалан идэлсэн адрын мужийг сарняж алтан наран мандуулсан. Алх голын дайны ялалт нь тусгаар тогтносон бүгд найрамдах Монгол ард улс бодитойгоор оршин тогтнож буйг дэлхий дахинд харуулсан. Далеко от русской земли и морщины суровые на лице.